хийх ажил юм. Шинжлэлийн засгийн газар. Дэлхийн ертөнцид хүн та бидэнгүүгээр бүтсэн, бидний оролцоогүйгээр өсөж дэвшсэн, хөгжиж манлайлсан нийгэм нэгэхэн ч үгүй. Угаасаа ч амьдрал хөгжлийг зогсоогч нь хүн та бид билээ. Монголчууд бид нийтээрээ эрүүл чирэг, эрдэм боловсролтой, эрх чөлөөтэй байхыг хүсдэг. Энэ ч утгаараа шинжлэлийн засгийн газар хүн төвтэй нийгэм, хүний хөгжлийг хангасан улс орн байхыг эрмэлзэж байгаа юм. Хөгжсөн хүн гэж эд хөрөнгөтэй, баян тансаг хүнийг бус, мэдлэг чадвартай, эрүүл чирэг бие бэлдэртэй, эрх чөлөөтэй иргэдийг олгож болно. Эрх чөлөөдөд Монгол улс дэлхийд дахинд ямар байдлаар үнэлэгдэх нь өнөөдрийн иргэн бүрийн хөгжилтэй шууд холбоотой. Тиймээс хүн бүрийг хөгжүүлж, улс орныхон хөгжлийг эрчимжүүлэхээр шинжлэлийн засгийн газар хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамыг байгуулсан. Зөв өмнөх нийгмийн хамгаалалт хөтөлбөрийн яам байснараа хүн амын хөгжлийн бодлогыг орхитуулсан гэж үзэж болохгүй л дээ. Зүгээр тухайд яамны бүтцийн байгуулалт нийгмийн хамгаалалт хөтөлбөрийн асуудлыг одоо хамтдаа авч үздэг юм яам байсан. Тэгээд бүтцийн шинэ өөрчлөлтөөр нэгдэл хөтөлбөрийн яам маань ажилтаа орлоготой Монгол хүн гэсэн том хөтөлбөр зорилтыг хэрэгжүүлэх үүднээс бид даасан юм одоо бүтцтэй яам болж одоо тусдаа гарсан. Бидний хувьд бол ажилтаа орлоготой болмоор нэгдэг асуудал тавьдаг. Биднээс өнөөдөр ажлын байр бий болохыг шаардж байна. Монгол хүн Монголдоо сайхан амьдрахын тулд яах ёстой? Залуучууд нь яг юу хийж чадах юм? Дээд боловсролтой хүмүүс нь яг ямар ажил байгаа юм? За мэрэгжлийн сургууль төгссөн одоо хүмүүс нь мэрэгжилтэй ажилтнгаа яг хаана ямар чиглэлээр бэлдэх ёстой юм? За магадгүй 35-аас 55, 60 насны хүмүүс маань өнөөдөр ажил олдохгүй гэж их ярьдаг. Тэр хүмүүсийг дахин сургах асуудал одоо яаж анхаарах юм? Дахин сургасныхан дараа ямар ажлын байр бий болох юм гэдэг зүйл дээр тодорхой төрлийн бодлого явуулж ийж энэ ажилтаа орлоготой Монгол хүн бий болно. Хамтуудын тэтгэр тэтгэмж, хүүхдийн асуудал, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудал нь тусдаа асуудал ахын ганцхан бид хамтарсан юм. Залуучуудаа одоо бид нэр шилжүүлдэг. Монголын хамгийн баялаг бол хүн. Цөөхөн хамтай. Хамгийн гол нь цөөхөн байгаа монголчууд нь өөрсдөө хүн болгон хөдөлмөрлөх шаардлага байгаа. За манай яамны хувьд бол